Итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн маань үгийн үйлчлэл эхлэж байна. Тэгээ бүгдөө энэ цагаа Бурхан эзэндээ даатхан залбираад хамтдаа бүгдөө эхэлцгээе. Халелуя, Тэнгэрлэг эзэн минь тань талархаж байна. Их эзэн минь та бидэнд шинэ өдрийг өгсөн талархъя. Тэгээ энэ өдрийг эзэн та өөрийн сүнсээр удирдах өгөөрэй. Өнөөдрийн үгнээс бас бид суралцаж таны үгийг хэрэгжүүлдэг, таны үгэнд дуулууртай нэгэн байхад мань тусалж өгөөрэй. Танд бүгдийг даатхан өргөж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Халелуя. Эзэн алдрыг өргөе. За өнөөдөр бүгдөө сайн тэмцлэр тэмц мөнх амийг зуур гэсэн сэдвээр бүгд хамтдаа суралцгаая. 1-р Тимот номын 6-р бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэлийг уншия. Харин Бурхны хүн чи энэ бүгдөөс зүгт зөвхт байдал, итгэл, сүсэг, итгэл, хайр, төвчээр ба дүлгөөн занг мушиг итгэлийн сайн тэмцлэр тэмц мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. Амен. За энэхүү загтлыг Илч Паул сүнсний хүү Тимоттой хандаж бичсэн байдаг. За Паул Тимотод бас чи бол Бурхны хүн хэмээх алдар сууцгалыг хэрэгжилж Бурхны хүн энэ алдар дотор зохистой амьдрах хэрэгтэйг түүнд чухалчлан сануулсан байна. Өнөөдөр Илч Паул Тимотийн энэхүү загтлаар дамжуулаад Есүс Христээр дуудагдсан түүний дагалдагч нэг бүрийг бас Бурхны хүн гэж нэрлэж байгаа. Ах дүү нараа, бид өнөөдөр Бурхны хүн гэж нэрлэгдэх энэхүү эрхэм онцгой алдар сууг бид өвлөж бас бид хүртдэг байгаа. Тэгвэл Бурхны хүн бид сайн тэмцлэр тэмцэж, Бурхны хүн бид зөвхт байдлыг, шудраг байдлыг, итгэл, хайр, дэвчээр ээлдэг энэ бүхий л зүйлсүүдийг бас бид өөрсдөө амьдралын эхэнд бид байлгаж энэ бүгдээр бид замнаж амьдрах нь чухал юм аа. Библиэлд Тэнгэрийн хаанчлал хүчрэгдэх юм бол эсвэргээрээ бас хүчрхийлэгч нар ч гэсэн бас хүчээ авах болно гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Тийм учраас итгэлээр амьдран гэдэг бол тийм амар зүйл биш. Эзэн бас биднийг итгэлд чинь ямар ч асуудал байхгүй, итгэлээр амьдрахад чинь бүх зүйл дардам шулуун байх болно гэж эзэн бидэнд хэлээгүй. Бидний амьдрал төвөгтэй асуудлууд учрах болно, гарч ирэх болно. Заримдаа итгэлийн маш хүчтэй шалгуурууд бидний амьдралд ирнэ. Итгэлээр үлдэх үү, итгэлээ орхих үү гэсэн тийм үе төртөл биднийг аваачих тийм тэмцлүүд бидний амьдралд ирэх болно. Харин тийм учраас Бурхны хүн альва зүйлийг итгэлийн нүдээр харж, итгэлээр үнэхээр яг шийдвэр гаргаж, итгэлээр бас үнэхээр энэ бүгдийг даван туулах тэр чухал замнал бидний өмнө нээгдсэнийг л бид өнөөдөр санах ёстой. Тиймээс Илч Паул шиг бид үр дүнг бий болгохын тулд бид сайн тэмцлэр тэмцэх ёстой. Илч Паул би сайн тэмцлэр тэмцсэн, би замаа дуусгасан, итгэлээ сахисан гэж 2-р Тимот номын 4-р бүлгийн 7-р ишлэлдэр хэлсэн байна. Тэгэхээр өөрөө хэрэгжүүлээгүй зүйлсийг Тимотоос хүссэн биш. Өөрөө хэрэгжүүл чадаагүй зүйлсүүдээ өнөөдрийн итгэгч биднээс хүсээд байгаа зүйл бол биш. Илч Паул энэхүү загтал дээр өөрөө сайн тэмцлэр тэмцснээ харуулсан учраас, өөрөө бас замаа дуусгаж итгэлээ сахисан учраас итгэгч хүн нэг бүр Илч Паул шиг сайн тэмцлэр тэмцэх ёстой. Замаа дуусгах ёстой, итгэлээ сахих ёстой. Тэр бидэнд чухалчлан сануулж байгаамаа. За тэгэхээр эцээ хүртэл итгэлээ хадгалахын тулд Илч Паул шиг сайн тэмцлэр тэмцэж замаа дуусгахын тулд өнөөдөр бүгдөө бид юу хийх ёстой вэ? Бид юутай тэмцэх ёстой вэ? Үргэлжлүүлээ бүгдөө 3 зүйлийг хамтдаа суралцгаая. За эхний тэмцэл бол бид юутай тэмцэх вэ гэхээр эхэнд нь бид өөртөө тэмцэх ёстой. Өөрийгөө ялж чаддаг хүмүүс л Есүс Христийн жинхэнэ дагалдагч нар байж сайн тэмцэлд ялалтыг байгуулж чаднаа. Илч Паулын хамгийн зовлонтой тулаан болвол тэр дайсан болох чөтгөр эсвэл бол өөрийнх нь амьдралд байсан ядуурл өвчин эмгэг байгаагүй юм аа. Түүний зовоож байсан тэмцлийн объект нь тэр өөрөө байсан байна. Ром номын 7-р бүлгийн 24-р ишлэлдэр Паул ингэж хэлсэн. Би юутай хөөрхийлэлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах юм бэ гэж хэлсэн. Тэр өдөр бүр тэр өөртөө тэмцэж, өөрийнхөө сул дорой чанарууттайгаа тэр тэмцдэг байсан байна. Итгэгч хүн өнөөдөр өдөр бүр өөртөө тэмцэх ёстой. Яагаад гэвэл бидний дотор сул дорой чанарууд их байдаг. Сул дорой байдлууд их байдаг.
Тэгвэл өнөөдөр өөрийнхөө сул дорой байдалтай, сул дорой чанаруудтайгаа бид өнөөдөр тэмцэх ёстой. Яагаад гэвэл махан бие сул дорой юм аа. Харин сүнслэг бие бол хүчтэй юм аа гэж эзэн маш тодорхой бидний амьдралд хэлсэн байдаг. Тэм учраас өнөөдөр бүгдөө эхэнд нь өөртөөгөө тэмцэцгээе. Бид өөрийнхөө дотор тийм ээ одоо би сул дорой бие махбодоо ялж бурхны агуу хүсэл, бурхны үнэхээр тийм ээ зориг бидний амьдралд хэрэгжихийн төлөө сүнслэг биеийг дотроо бид нар хүчтэй, хүчрхэг байлгах ёстой юм аа. Хоёрт нь бид юутай тэмцэх вэ? Диавол буюу муу ерийн сүнстэй бид нар тэмцэх ёстой. 6 дугаар бүлгийн Эфес 6 дугаар бүлгийн 11-р эшлэлдэр чөтгөрийн залмихийн тухай, муу ерийн сүнсний залмихийн тухай хэлсэн байдаг. Мөн 12 дугаар эшлэлдэр хэлэхдээ цус ба махан бие биш, харин захирагчид ба эрх мэдэл энэ харанхуй захирагдагч болон тэнгэрдэг бузар сүнснүүдийн эсрэг бид тэмцдэг юм а гэж хэлсэн байна. Тийм учраас диавол муу ерийн сүнс 9 шидийн залмихийг ашиглаж бидний тийм ээ би сул дорой байх бие махбодыг минь ашиглаж биднийг уналтанд оруулж биднийг унгааж эзний замархад минь саа тэглэр үргэлж тийм ээ одоо болж идэг байгаа. Бид Библийг унших юм бол бидний эзэн Есүс Христ үйлчлэлийн эхэнд тийм ээ түүн рүү хүртэл диавол муу ерийн сүнс дайрчсан байна. Түүний одоо сүнс рүү дайрсан байдаг. Түүний бие махбод руу дайрсан байдаг. Түүний оюун бодол руу нүртэл тийм одоо дайрсан байдаг. Түүний зорилго бол бурхны хүнийг унгаахыг оролддог. Бурхны хүнийг тийм үнэхээр бурхантай хамт амьдрах тэр амьдралаа салгахыг хүсдэг байгаа. Бурхны хүнийг тийм үнэхээр хүчөөгөн сул дорой нэгэн болохыг муу ерийн сүнс хамгийн түрүүнд тийм үнэхээр хүсэж байдаг учраас тэр өргөлжид тийм одоо дайрж идэг гэсэн. Хэрвээ бидний бие махбод маань сул дорой байсаар байх юм бол муу ерийн сүнс хязгаарч бидний сул дорой бие махбодыг сонирхгүй. Харин сул дорой бие махбод дотор минь байгаа сүнслэг хүч бидний дотор тийм ээ үнэхээр сүнслэг хүч маань илүү хүчрхэг их байх тусам харин сүнслэг хүчийг минь сулруулж, сүнслэг хүчийг минь нурааж, унгаах зорилготойгоор муу ерийн сүнс энэхүү тэмцлийг бидний дотор тийм ээ өргөлжид эхлүүлж идэг байгаа. Хэрэг итгэгчид бие биерүүгээ тийм ээ одоо архирч сүм чуулганууд хоорондоо тулалдвал чөтгөр хамгийн ихэнд дуртаяа алга дашин баярлан хөөрөх болно. Чөтгөр бидний хүчийг сарниулахыг хүсдэг. Тийм ээ тэр бидэнд үхлийн цохилтыг өгч тэр биднийг устгах янз бүрийн аргыг тийм ээ эрэлхийлж яадаг байгаа. Бид өвөнд тийм ээ баригдах ёсгүй юм аа. Бид түүний энэ залмихэнд бид орох ёсгүй юм аа. Бид чөтгөрийн хэрэгсэл болж болохгүй юм аа гэдгийг Илж Паул бидэнд маш тодорхой тийм одоо сануулсан байна. Гуравт нь эцэст нь бид нар юутай тэмцэх вэ гэвэл бурхны хүн гим нүгэлтэд өргөлжид тэмцэх ёстой. Өнөөдөр бид нар гим нүгэлтэд бүгдөө тэмцэцгээе. Бид гимийг хэр жигшдэг вэ? Гимийг хэр үзен яддаг вэ? Гим биднийг уруу татах гээд байх үед бид нар тийм ээ гимийн уруу татлагт зүгээр нь бид нар ороод дөнгөлөгдөөд ингээд бид нар явчихдгүү. Тэгвэл гимийг бид нар үзен ядаж, гимийг бид нар эсэргүүцэж тийм ээ гим нүглийг эсрэг бид нар тэмцэх нь чухал юм аа. Яагаад вэ? Гим бол хор хөнөөлтөө. Гим бол бурхны өрөөлд саад болдог зүйл юм аа. Ром намын 6 дугаар бүлгийн 23 дугаар эшлэлдэр хэлэхдээ нүглийн хөлс бол үхэл гэж тийм тодорхой хэлсэн байдаг. Гимийг өвөлтөхөд, гимээр амьдрахад, гимээс салахгүй амьдрсаар байх үед эцэстээ бидэнд юунд хүрдэг вэ? Үхэл рүү хүрдэг юм аа. Үхлийн тэр хөлсийг бид нар өөрийнхөө амьдралд хүлээж авдаг гэсэн үг байгаа. Тийм учраас бид нар гимийг өөрийнхөө амьдралд ургуулж, гимийг өөрийнхөө амьдралд байлгасаар байх юм бол мөхөл биднийг хүлээж ямар ч нэгүсэл байхгүй, ямар ч өрөөл байхгүй тийм амьдралаар бид нар өнөөдөр амьдрах болно. Тийм учраас Паул хэлэхдээ мөнх амийг зуур гэж хэлсэн байна. Бүгдөө эзнээс бидэнд өгөгдсөн мөнх амийг зуурцгаая. Мөнх амийн анхны үр жимс бол Есүс Христ юм аа. Тэгвэл Есүс Христийг дагаж, Есүс Христийг зуурж, Есүс Христтэй хамт амьдрах үед тийм ээ Есүсийн хүч чадлаар, Есүсийн ялалтаар бид нар альва гмийн уруу татлага бүрийг бид нар өнөхөр тийм ээ ялан дийлэх болно. Эзний нэрээр та бүгдийгээ өрөөж байна. Бүгдээ хамтдаа залбирцгаая. Хайртай их эзэн бурхан минь тань талархаж байна. Энэ цагийн төлөө талархъя. Тэгээд эзэн минь ээ бурхны хүн гэж нэрлэгдэх энэ эрхэм нандин нэрийг тээж энэ эрхэм нандин нэрээр нэрлэгдэж амьдрах тэр гайхамшигтай өрөөл адислалыг өгсөн танд баярлалаа. Харин эзэн минь одоо энэ нэрийг хадгалж энэ нэрийн төлөө тэмцэж байж амьдрахад минь тусалж өгөөрэй. Энэ нэрийн төлөө эзэн бид өөртөөгөө тэмцэхэд минь энэ нэрийн төлөө эзэн бид диаволтой тэмцэхэд минь энэ нэрийн төлөө өдөр бүр бидэнд өрөх болж байдаг гим нүгэлтэд бид нар тэмцэхэд минь та бидэнд тусалж өгөөрэй.
Есүс та мөнх аймын анхдагч нь учраас мөнх аймын анхдагч болох Есүс таныг бид зуурахтаа таны агуу хүчээр бид эдгээрүүд дээр бид ялалтыг байгуулахыг хүсэж байна. Таньда баярлалаа. Бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай.